Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн доктортой хөгжил, хүн амын удмын сан, иргэдийн амнаас эрүүл мэндэд ноцтой аюул занал хил учруулж буй мансууруулах юм сэтгцэн нөлөөлөх, бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс үрцэн сэргийлэх эрх зүйн зохицуултыг шин шатанд гаргах зорилгоор боловсруулж хуулийг улсын хурлд өргөн мэдүүлсэн мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг та бүхэнд танилцуулж байна. Монгол улс 2020 онд мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийг анх баталснаар мансууруулах юм сэтгцэн нөлөөттэй бодисын эргэлтэд хяналт тавих эрх зүйн үндэс суурийг бүрдүүлсэн билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд нийгэм эдийн засаг, технологийн хөгжил, үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэргийн арга хэлбэр эрс өөрчлөгдөж хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлт, тэдгээртэй холбоотой гэмт хэрэг зөрчлийн гаралт тогтмол нэмэгдэж байгаа нь уг харилцааг зохицуулж буй эрх зүйн орчныг зайлшгүй шинжлэх шаардлагатайг харуулж байна. Тухайлбал улсын хэмжээнд 2017-оос 25 онд мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой 2100 гэмт хэрэг бүртгэгдэж нийт 2422 хүн холбогдсон байх бөгөөд тэдгээрийн дийлэнх буюу 86 гаруй хувийг 18-аас 35 насны залуучууд эзэлж байна. Энэ хугацаанд 2018 зөрчил бүртгэгдэж нийт 1976 хүн холбогдсон бөгөөд зөрчилд холбогдогчдын ихэнх нь мөн залуучууд байна. 2025 онд бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн тоо өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 20 гаруй хувь, зөрчил 26.6%-аар тус өссөн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт тогтмол өсөх хандлагатай байгааг харуулж байна. Сүүлийн жилүүдэд мансууруулах бодисын төрөл хэлбэр өөрчлөгдөж, ургамлын гаралтай бодисоос гадна синтетик мансууруулах бодис болон урвуулан хэрэглэдэг энэ бодисын хэрэглээ нэмэгдэх болсон бөгөөд 2017-оос 25 онд мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодис, эм ахуйн хий зэрэг бодис хэрэглээний улмаас нийт 49 хүн нас барсан тохиолдол бүртгэжээ. Мөн хугацаанд 17 төрлийн мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодис урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм бодис их хэмжээгээр хураагдсан бөгөөд тэдгээрийг хэрэглээний тунгаар тооцвол ойролцоогоор 510,579 хүн тун буюу ийм хэмжээтэй гарч байна. Сүүлийн жилүүдэд дээр дурдсан нөхцөл байдал улам хүндэрч тулгымцсан асуудлуудыг харгалзсан мансууруулах юм сэтгцэн нөлөөттэй бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд дараах голлох зохицуултуудыг тусгалаа. Үүнд нэгдүгээр мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисын англи жагсаалтыг дотооддоо тогтооно. Хуулийн төсөлд мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисыг хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг, урвуулан хэрэглэх эрсдлийг харгалзан ангилж, ангилалт тус бүрд анхаар хамаарах бодисын жагсаалтыг засгийн газар баталж шаардлагатай тохиолдолд шинэ төрлийн бодисыг нэн даруй жагсаалтад оруулж хяналтад авах боломжийг бүрдүүлэхээр тусгасан. Ингэсээр нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн жагсаалт ороогүй шинэ төрлийн синтетик бодисыг ашиглан гэмт хэрэг үйлдэх эсвэл жагсаалт байхгүй гэсэн үндслээр хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжийг эрх зүйн хүрээнд хумх нөхцөл бүрдэх юм а. 2. Мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодистой холбоотой ажиллагааг зөвхөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр болон бусад тодорхой зохицуултын хүрээнд эрхлэнэ. Энэ төрлийн мансууруулах юм сэтгцэн нөлөөттэй бодисыг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, тээвэрлэх, эмийн сангаар олгох, судалгаа шинжилгээний зорилтоор түүхийн эдийн зорилтоор зэрэг үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хориглох зохицуултыг тодорхой болгож энэ төрлийн үйл ажиллагааг зөвхөн төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглахаар зохицуултыг тусгалаа. 3. Энэ төрлийн гэмт хэрэгт норогдуулах ялын бодлогыг чангатахна. Мансууруулах юм сэтгцэн нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, илгээх, дамжуулах, худалдах, худалдан авах, шилжүүлэх, зуучлах, захиалах, хууль бус эргэлтэд оролцох, орон байр тээврийн хэрэгслээр хангах, энэ төрлийн бодисыг завших, улсын хилээр нэвтрүүлэх, үйлдвэрлэх болон мансууруулах сэтгцэн нөлөөлөх үйлчилгээтэй ургамлыг хууль бусаар таримлжуулах, түүх зэрэг бүхий л үйлдэлд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэлээр үйлдэх, ашиг олох зорилгоор үйлдэх, хүүхдийг татан оролцуулах, албан тушаалын байдлаа уруулан ашиглах, их онцгой хэмжээгээр үйлдэх зэрэг нөхцөлд илүү хүнд ял оногдуулах зохицуултыг
тусгасан болно. 4. Эрүүгийн хуульд энэ төрлийн эм бодисын их хэмжээ, онц их хэмжээний шалгуурыг тодорхой болгохоор тусгаллаа. Мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хариуцлага тооцохдоо хэрэглэх бодисын их хэмжээ, онц их хэмжээ түүний шалгуурыг засгийн газраас тогтоогоор тусгасан бөгөөд ингэснээр тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодорхой тогтоож ял шийтгэлийг ялгамжтай, илүү оновчтой хэрэглэх эрх зүйн үндэс бүрдэх юм а. 5. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ дондох эмгийн сэргээн засах үйлчилгээг төрөөс дэмжиж, хувийн хөвшлүүдтэй хамтран хэрэгжүүлж, мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисын хамаарал бүхий хүнд эрүүл мэнд, сэтгцийн нийгэм хамгааллын цогц үйлчилгээний тусламжийг үзүүлнэ. Хуулийн төсөлд мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисын хамааралтай иргэдийг ял шийдэхээс илүүтэй эрүүл мэнд, сэтгэгч, нийгмийн сэргээн засах үйлчилгээний тогтолцоонд хамруулах бодлогыг мөн тусгасан болно. Тухайлбал мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисын хамаарал бүхий хүн сайн дураараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгцийн нийгмийн сэргээн засах буюу дондох эмгийн эмчилгээнд хамрагдахаар хандсан тохиолдолд эрх зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй байхаар зохицуулсан болно. Мөн дондох эмгэгтэй иргэдийг эмчилгээ, сэтгэл зүйн засал, сэргээн засах үйлчилгээнд хамруулах боломжийг нэмэгдүүлж, нийгэмд иргэн нэгтгэх, дахин гэмт хэргийг үлдэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох зохицуултыг тусгаад байна. Хууль бус эргэлтийг сурталчилсан зар сурталчилгаа контент бүтээгчдэд хариуцлага тооцоогоор 6 дугаар бүлэгт тусглаа. Мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисыг хэрэглэхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг өдөөн төрхрөх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчин ашиглан хууль бус эргэлтийг сурталчилсан контент бэлтгэх, түгээх зэрэг үйлдэлд хариуцлага хүлээлгэх зохицуултыг тусгасан бөгөөд энэ цахим орчин дахь мансууруулах бодистой холбоотой хууль бус үйлдэл нөлөөллийг бууруулахад чиглэж байна. Энэхүү хуулийн шинжилсэн найруугийн төсөл батлагдсанаар мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисын эргэлтийг бүрэн хяналтанд авч энэ төрлийн гэмт хэрэг зөрчилдөө тэмцэх төрийн бодлогыг илүү наривчлан тодорхойлж иргэдийн эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилготой боловсруулсан болно. Эрхэм гишүүдээ, энэ хуулийн төсөл нь Монгол хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах, ирээдүйн хойч үе болсон хүүхэд залуучдын эрүүл аюулгүй орчинд өсөж өгч нөхцөлийг бүрдүүлэх, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн чухал шинжил юм а. Хуулийн шинжилсэн найруулга батлагдсанаар мансууруулах эм сэтгэгч нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бодлого илүү тодорхой, харилцан уялдаа холбоотой, илүү үр дүнтэй хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, ирээдүйн хойч үеэ хар тамхи мансууруулах бодисноос хамгаалах, аюулаас хамгаалах баталгаа бүрдэх юм а. Анхаарал хандуулсанд баярлалаа.